Зороо минь. Өглөөний минь. Мэдгүй Америкээс үзэж байгаа юм л тий. Одоо бид нар анime ярддаг чаналуудын тэр листийг хийж байна. Анime ярддаг чаналууд 2024 тэр листийг. Асар олон комментууд орж ирсэн. Ер нь бол MVZ гэдсэн. MVZ нь үнэхээр лаадаг чанал юм шиг байна. Тэгээд хамгийн ихэнд MVZ-гээс эхлэе. MVZ булчтай байгаа шидээр яах юм нэ? Сарын өмнө орсон видео байна. Эд шид хаасаагүй ашиглагдж байдаг шидийн ертөнц. Хүн болгон л хүснээрээ шид ашигладаг энэ ертөнцид эд шид бол өдөр тутмын зүйл юм. Эд шидийг тэд бурхны бэлэг гэж үздэг ба ур чадвар нь тэдний нийгмийн байр суурийг тодорхойлно. Луу нисэх нь хэвийн л үзэгдэл болсон энэ ертөнцийн буланд байгалийн хуулийг үл тамсарсан нэгэн оршихуй бий. Түүнийг маш бүрэндэт гин. Эмэгтэй хүн ярьж өгд юм байна. Тэр амар сонирн байла. Ягаад ч мэдгүй би ингээд этгэхийн их ингээд эрэгтэй хүн кино ярьж өгдөг чаналуудыг бид нар харсан. Тэгээд эмэгтэй хүн гэж яриад хэлсэн чи би бол сая юм эрэгтэй хүн л ярьж байгаа байх гэсэн төсөөлөлт хүлээлттэй байсан юм шиг байна. Эмэгтэй хүн ярьж надад сонирхолтой байлаа. Аудио бол гайгүй байна. За манай голдур маань автагаа алсагдмал ойд амьдардаг. Маш жаахан хөлдөө. Хаалгыг татдаг өлөө төлөхдөг өлөө гэж байгаа шууд эдэлж чинь. Бас зас чинь гэж буруу харуулж балбсаараагаад бүр өвтөс олох чинь. Аав нь маашд бусдаас өөр гэдгийг нь хэлээгүй бас дандаа биеийн хүчний дасгал хийлгэх юм байна. Регро гарахаасаа өмнө өгн хэлдгээрээ хотлоо явж болохгүй шүү гэлгсэн чинь нөгөөх нь заал гэж байна. Гэсэн ч бүх хэлтүүх ингэж эхэлтийн эдлаар Регро ясан даруйд маш шууд л хотлоо чавтад алгууллаа. Тэгээ нэг юм хөөхөн гэдэг үгийг тохирохоор нэг тэгж ярьж. Тэгээ нэг амар урт пауз авахгүй. Тэгээд яг ингэ босон үйл явдлыг дараалал нь ярьд юм байна. За. Плеер авах. Энийг зүгээр борцог гэж за. Ха? Кремтэй борцонд маш их дуртай. Догдолсондоо бүр зоосоо нуглаад тэнэлгэж байгаагаас нь л ямар хүчтэй харагдаж байгаад. Мэн дахиад нөгөө танаас асуудаг асуулт руугаа буцъя. Энд чи болгон бүр ингэ босон үйл явдал болгоныг ингэ дараалалаар нь ярьж өгөөд нь штэ. Стил та нар яагаад энэ анимег нь шууд үзэхгүй? Бүр яг дараалалаар нь ярьж өгөөд байх юм. 12 ангийн 24 минутанд үзнэ. Үгүй. Наач бүр ямар ч утгагүй юм байгаа штэ. Яг гоо анимнууд ерөнхий ингэ сонжруулсан фильтр мэлрүүдтэй байгаа. Ингээд богиносгочвол илүү хурдан үзүүлэх гэсэн ингээд одоо ингээд та зүгээр яг яагаад ингээд сонсоод байгаа юм яриулаад байгаа юм нэг юм хэлэхэд лайк дараагүй жижигхэн бовтой баярлаа. За октод яг хоо октод өөрхөндөө лайк дарчих. Энэ бол гэхдээ яг үнэхээр ямар ч асуудалгүй яг бүр дараалал нь ярьж байна. Гэхдээ ингээд саяын энэ шалгалтын хэсэг мэсэг байна шүү дээ. Энэ минь хэсэг чинь ингээд амар сүртэй амар мөнгө төгрөг орж амар гоё анимашнтай хийгээд энэ маш гэдэг дүрийн чинь ингээд нэг юм юу гэдэг стил хөдөл мөдлийг гаргаад нөгөө багш нь амар лаглаг шид мэд ашиглаж байгаа. Тэр нь аль нь ч гараагүй зүгээр л гараараа ингээд тэнцэж байгаа юм шиг ярьчих жоохгүй юу. За өөрчлөлцөө. Тас нь үсэрч шидсэн шүрэн дээрээ суугаад эрчээрээ нэсчиж. Үүнийг нь Малфой, Авши, Кавил гих дээрлэхүү гаргарч маш найзууд болъё гэж хэлдэг. Кавилыг бүр шалан цаваад хайдیں۔ Гэтэл дэд захирал хүрээд ирэн за. Окей. Маш бүрндэд би чамайг хөөлгөх болно. Чам шиг эргүү юмд би хичээл заах болно гэж тэгсэн чи байхгүй. Маш дэд захирлын нүрэн дундуур нь шууд гусаад аялаа. Нэгийг зодцсон юм чи өшөөний юу авах вэ гинэ. Цаврал алуурчны сэтгэхгүй. Цохиулсан захирал уурлж саваагаа авах үед бөөн шороо бууж ирээд шүү. Юу болоод байгааг ойлгохгүй ангаах зур нь маш булшиг нь хож байлаа. Та намайг хизээч хөөж чадахтай адил би ч таныг хизээч хамаагүй буулж чадна гинэ. Гэтэ ярьж байгаа нь гоё л байна. Ямар ч асуудал яг ингээд үнэхээр босон үед бүгд ингээд яриад өгч байна. Саяын тэр болж байгаа хэсэг мэсийг хөрхөн аим хөвгчлөлтөө шүү дээ. Би яг үдцэн аниме болохоор ингээд надаа ингээд яг дүрсэн толгойд буугаад байгаа байхгүй. За. Энийг бүхлээр нь үзэж яхаар дараах руу орё доо. За MVZ болонгууд яаж дүгнэх юм? За ямар ч эйрүү хийчих гэсэн бодолтой байна. Ямар ч асуудал алга. Аудио чанартай ярианы хэв маяг асуудалгүй. Тэгээ дээрэс нь видео дүрс арын нөгөө дүрс нь болонгууд асуудалгүй анime нэгээд хөдөлгөөнд дүрс гарч байгаа. Яриа маран дээр ингээд паузснаа нөгөө төрүү чинь очиол нөгөө нь яг дүрс нь газар савагдаж эхлэнгүүд газар сав хайж тий гэж араас нь өгч ирдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд дүрс аудио хоёр нэгэ холбож байгаа нь гоё л байлаа. Би болгоод нэг жоохон илүү өмсөд байна. Би болгоод ийм анимны тухай биш тэ YouTube-аас би үздэг л тэ. Гэхдээ болсон явдал үзэхгүй. Тухайн дүр яагаад юу гэдэг ийм зүйл хийх болсон ч юм уу те. Миний мэдхгүй мэдээллийг нэмж хийдэг ч юм уу те. Одоо Жикаро үзье. Би бол Жикарогийн бичлэгүүдийг үзсэн санагдаж байна. Ийм бичлэгүүдээс нэлээд үзчихсэн санагдаж байна. Жикаро ч амар уламжлалтай юм шүү. Пүү. Хэдүүлээ Demon Slayer-тэй холбоотой биш юм үзье. Жикаро чөтөрийн ангууч Самурай Шиноби Сохой чөтөрүүд нэ. Түүний шоны анимуудын залгамж халаа бол Attack on Titan байсан. Харин Attack on Titan-ы залгамж халаа буюу одоогоос нэг 10 20 жилийн дараа бол нэлээд олон хүний домог мастерпис болж үлдэх бүтээл бол
Jujutsu Kaisen, Demon Slayer 2. Яг хөө би Demon Slayer-ийн зохиолыг бол жоохон өөр итгэж боддог. Гэтэ тэр Animationist W. хөгжим, дөрүүдийн дизайн, маркетинг гэдэргээл ер нь бол тэгэхээр хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй дээд түвшинд хүрсэн юм шүү дээ. Чикарогийн ихтэй микрофон амар эсрэгдэм байна. Z992 дээр. За, уламжлалт shonen анимийн гол дүрүүд гэж байдаг. Жишээ нь Luffy, Naruto, Goku гэдэг шиг тийм зөөлхөн сэтгэлтэй сайн дүрүүд. Tanjiro бол ялцчгүй тэдний нэг. Бараг тэр идээс ч илүү зөөлхөн сэтгэлтэй гэж хэлж болохоор үнэхээр хайр татам дүр. Энд ч бол анимны саяхаас төс өндөө шүү дээ. Гэтэ MVC болонгууд ингээ болсон үйл явдлыг зүгээр анимегээ ингээд тэрний дараа ингээд тэгэнгүүт ингэсэн ингээд юм дараалал явж байгаа бол энэ ч юурээс тийм явсангүй. Энэ бол ийм хувийн хүсэл бодлоод авих явж байна. Окей. Гэтэ ер нь Tanjiro хэдийгээр зөөлхөн сэтгэлтэй ч гэсэн сул дор өдөр бол яагаад ч биш. Хэрэгтэй цаг үедээ өөртөө ч бусдад ч хатуу хандаж чаддаг, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж чаддаг. Энийг батлах жишээ нь нөгөө 3 дугаар сизон дээр Tanjiro наран чатгаж байгаа дүүгээ аврах уу эсвэл чөтгөрт алуулгаж байгаа танихгүй хүмүүсийг аврах уу гэдэг сонголт ирдэг. Ер нь бол хэнийг аврах нь ойлгомжтой шүү дээ угаасаа тий. Ямар ч хүн мэдээж өөрийнхөө хайртай хүнийг танихгүй гурван баачгаас илүүд үзэх нь тодорхой. Үнэ. Tanjiro ч гэсэн хэдийгээр би шийдвэр гаргаж чадахгүй нь гэж хэлдэг ч гэсэн түүгээ тэрвэрээ зогсож байгаа нь угаасаа л аль хэдийн шийдвэрээ гаргацсан байгааг хэлдэг. Энд чи үхэлээс. Тэгээд харин дүү нь өөрийн төлөхэд намайг орхиод тэдэн тусал гингүүт Tanjiro хэдийгээр л дүүгээ авармаар байгаа ч гэсэн за одоо угаасаа нэгэнд аврахаас өнгөрцөн юм байна. Дүүгийн өхлийн үнц нөгөө болохгүй тулд энэ нөгөө гурыг аварчаа гэл. Тэрхэн хооронд тэр их сэтгэл хөдлөл зөвхөрлөө даван гараад тийм хүнд дарамтны дотор тийм хэцүү сонголтыг хийж байгаа л энэ дүрийг хэдийгээр зөөлхөн сэтгэлтэй ч гэсэн ямар хүчрхэг майндтай дүр вэ? Ямар хэцүү бэ? За энэ партиг үзэл боли. Чикарогт яг үзэхэд бол үнэхээр хэцүү байна. Утсан дээрээс ч юм спикерээ сонсож байгаа хүмүүс зүгээр байна уу? Нис үсэг нь эсцээ үсгэл гэдгийг харуулж байгаа. Тиймээс Tanjiro respect. Зүгээрээ. Окей. Надад үзэлтэй амар хэцүү байна. Аудионы чанар нь яг маань үргэлжлүүлээ үзмэр л байна л да. Надад бол өмнөх MV-зээс хамаагүй илүү таалагдчих байна. Яагаад гэвэл ингээд тухайн дүрийг ер нь бол яагаад энэ юу гэж ийм шийдвэр гаргавч юм уу те. Надад болонгууд ингэж санагдаж байгаа юм. Үзэл бодолтой ерөөсөө юм юу байгаа сте нэг юм. Хүн ярьж өгöd байгаа сте. Тийм бол надад бол илүү таалагдчих байна. Гэхдээ энэ надад ингээд чивчээр үддэг надад бол амар хэцүү байна. Яг би нэг галтгоонд хоол мод хийж байхдаа сонсвол бас гоё лий. За ямарч бас эйр хийчи. Би бол энэ ингээд дээр нь иймэр байна ер нь бол. Гэтэ стил микрофон амар хэцүү байна. Чикаро. Шаптели. Хэдүүлээ хамгийн хүчрхий ярьд бэндрийг үүсцэн те. За дахиад яг Demon Slayer юм шиг үзчихв. Энэ бол аниме, кино ер нь бүх юм л ярьд юм байна дөө. Шаптели бас л сүсэг амар хэцүү байсан санагч те. Чаптели хашира нарт бэлтгэл хийх шалтгаан чөтгөрийн ангууч. Өсвөр насны гол дүр, шаргуу хичээл зүтгэл, катана. Онцгой чадвар гэдэг жинхэнэ классик shonen анime бол Demon Slayer буюу чөтгөрийн ангууч. Арай гайгүй байна сүсэг нэгтэй. Чикарог нь доош байна. Энэхүү бүтээл шинэлэг зүйл ховорч гэлээ. Тэдгээр классик shonen элементүүдэд тултал нь харуулж, бараг л төгс гүйцэтгэлтэй харуулж чаддаг. Тэгвэл чөтгөрийн ангууч аниме хашира нарын бэлтгэл арк яг одоо гарч байгаа байлаа. Одоогийн байдлаар бид хашира нарын бэлтгэл хэрхэн явагдах талаар, мөн усны хашира Томияка Гиюгийн гонигтай дүүхийн талаар үзээд амжсан. Чөтгөрийн ам усаа мянган жилийн өмнө Хэйян эртний үед хүн байх үедээ идэвхшгүй өвчтөй байсан ба түүний ганц найдвар нэг эмч байсан гэдэг. Харин эмчийн өгч байсан эмэнд маш ховор, домгийн цэцэг, цэнхэр сараа норж байсан ба түүнийг баг бага юу юм бэ? Энэ бас ондоо юм байна. Хэдүүлээ бас ингээд зөвхөн зүгээр л аниме ярьдаг channel, эсвэл кино ярьдаг channel гээд ингээд бүхэлд нь бацчаад байгаа шүү дээ. Гэхдээ яг анимен дээр юу босноо ярьдаг channel, анимены тухай ярьдаг channel гэж бас ялах нь зөв юм байна. Энийг хоёр ондоо юм үзээд байгаа хгүй бид нар. MVC болонгууд яг анимегаа л яриад байгаа. Аниме дээр юу босон талаар л ингээд дараалж чамд ярьж өгöd байгаа. Хүрнж өгнөд байгаа. Энд чинь болонгууд ийм учир шалтгаан үгүй яг анименийхаа тухай ярьж өгöd байгаа сте. Тэгээд би болонгууд нөгөө ямар нэгэн байдлаар ямар нэг юм яриулахын оронд ямар нэг юм өөрөө үзхийг илүүд үздэг хүн болохоор
ярьж өгч байгаа channel надад нэхгүй санагдахгүй байгаа. Харин эсрэгээрээ би ингээ өөрөө үзснээ өөр юу гэдэг манга дээр аним дээр гараагүй манга дээр ингээд учир ингээд лор нь байгаа. Тэр лорныхын талаар ингэж надад нэмэлт мэдээлэл өгж байгаа channel-ийг би илүүдэлцээд байгаа юм байна. Гэвч Музан түүний амийг хороосноор эмчилгээг бүрэн хийж чадалгүй наранд гарч чадхаа болсон. Мянган жилийн турш Музан наранд ил гарч нарыг ялахын тулд тэрхүү зингэр сараан цэцгийг хайсан ч огт олж чадаагүй. 知っていたのは殺した医者のみ。日本中どこを探しても見つからなかった。 Незуко наранд гарч эхэндээ түүний арьсны гадна хэсэг түлэгдэж байсан ч эцэст нь нарыг ялан дийлж наранд тэсвэртэй болж чадсан. Нарыг ялан дийлсэн. Инити Каслиг удирддаг Накиме гих чөтгөр чөтгөрийн ангуучдын 60 үеийн байршлыг тогтоон чөтгөрийн ангуучдын корпус аль хэдийн тагнуулуудаа тавьсан байдаг. Харилцаа муутай байсан Гию болон Санами нар модон сэлмээр тулдсан ч тэдний тулаан аль альныхын сэлэм хугарч төгсдөг. Харин Санами тулаанаа дуусган явах замдаа Накимегийн тагнуулыг олон устгах бөгөөд энэ үеэр би энэ хүнд байдалтай Яшки дээр чөтгөрийн хаан Музан өөрийн биеэр ирснээр Хашира нарын бэлтгэл арк төгсдөг үлээ. Пүү. Ямар хэвэр спойл төлсөн. За дараагийн channel-ийг авъя. Chapteli Карагийн доор тавьсан. Тэгээ Lime Hub ч гол аниме биш. Юу байгаа гэсэн мэт. Actually аниме хийсэн байх. За solo leveling үзэх үү? Алийг үзэх үү? Solo leveling 2-ыг үзье заа. Нэгийг нь үдцсэн санагдаж байна. Lookism дээр хаа тийштэй. Lookism гэх тэр болны анимыг үзэхгүй. Тэрийг нь үзчихэрнэ. Аль нь Lookism бэ? Lookism-ийг би эхлүүлсэн санагдаж байна. Шал тэнийг анимээс. Lookism. Айл 11 сараас хойш нэхэгдэж solo leveling-ийн дараа орохоор бол Йоо Lime Hub явж ямар гоё юм бэ? Интронс бустна. За юун төрөнд Lookism нь өөрөө PT Өмнөх хоёр аниме ярьдаг channel бол яг үнэхэрийн үзэх гэж хичээсэн ч амар хэцүү. Энэ бол шууд л за сонсоод амирыг аяана л гэж бодлоо. J Universe-ийн PTJ Universe гэж мэдэхгүй бол Bactejun гээд энэ ахгүй амар олон вебтунуудыг нэг ертөнцөд өрнүүлж байгаа болохоор тэр ертөнцийг нь PTJ Universe гэдэг байгаа юм. Жишээ нь Lookism, Viral Heat, Game Manager, My Life as a Loser, Joanna Lavender, Questism ер нь дурддагдаад байвал дуусахгүй олон чанартай сонирхолтой вебтунуудыг зохиогоод нэг ертөнцөд өрнүүлээд байгаа юм. Тэгээд миний энэ удаагийн ярих вебтун бол PTJ ертөнцийн гол өрнөлүүд нь яваад байдаг. Мөн хамгийн галзуу нөхдүүд нь байдаг вебтун Lookism юм. За сүүлд MVC анимыг нь ярьсан байсан шүү дээ. За. Тэгээд олон юм уншаад яг бичлэгээр рүү орцгоё. Энэ удаагийн спонсороор ахаад л аудио бүр үнэхээр чухал юм аа. Аудио үнэхээр чухал байна. Өмнөх нь ингээд л те за энэ хэсгийг л үзээ дуусгах чигээд ингээд хичээж үзэж байгаад энэ ингээд ямар ч асуудалгүй байхгүй. Гараад явах шалтгаангүй байхгүй. Өөрийгөө спонсорлов. www.mngs-ийн руу ороод хүссэн мангагаа уншаарай. Lookism энэ байхгүй шүү, эртхэн хэлчихье. Яг одоо бүртгүүл. Окей. Өөрийгөө спонсорлж байгаа мэн. MNGS юм биш үү? Мангас юм байна. Хаалган байна шүү. Гэлгэлдэг. Энэ бүдүүн бачкаг логин гэх бөгөөд манай гол дүр Даниэлийг дээрлэгдэг. Ер нь л бүтэхгүй. Нөгөө дүрд нь нарийнхан хоолоогоор дуу оруулаад байсан нөгөө кринж бачк мөн үү? Заг чи юу? Энэ одоо хэн бэ? Танилч юм уу? Үгүй дээ. За явцгаая. Яагаад энэ хата ийм харьцаад кринж санагдаад байгаа юм. Та нар тийг санаж ийн эсвэл би л ганцаараа ийм тэг кринжээ таньдаг гэдэг шиг мань өөрөө кринж болохоор таньд нөө. Хам кринж биш баха. Зүгээр л энэ манхва хүмүүстэй. Манхва мөн үү вебтун үү аль нь вэ? Зүгээр энэ цаанаасаа ингээд энэ дөрүүд нь ийм кринж юм яриад байгаа. Тэрийг нь зүгээр орчуулж өгч байгаа. За энэ үрээд дуусгая. Ер нь бол эхний 100 бүлэг хөгжилтэй. 100-аас хойш болтаан тулаан, цуснууж, урвалт, алхахын хэрэгч гарна. Хэдүүлээ эхний 100 бүлэг чийлэрч байгаад 100-аас хойш ёо гэж хэлсээр байгаа таарна шүү. Бэлтгэлтэй байгаарай. За тэгээд би ер нь та нарын цагнаас хороодог юм бэ те. За тэгээд та нарын цагаас хороогоод яах вэ те? Нарийн имжлэг хүртэл түр баяртай. Окей, Lime Hub. Аудио нь гоё байгаа. Яагаад шимдэ дуу оруулах нь амар кринж. Хаашаа их үү? Биирүүлэх. Гэхдээ энэ аудио гоё байгаа ч гэсэн кринж болохоор үзмэргүй санагдаж байгаа болохоор доор нь орох юм уу? За одоохонд ингэ тавьчихсан. За after edit. За энэ thumbnail бол гал thumbnail-ууд байна.
Ишбалийн дайн бидэнд юуг ойлгуулсан бэ? За энэ бол ярьж өгдөг шүү дээ. Энэ бол анализ хийдэг юм чанал юм шиг байна. After edit. Let's see. Аним үнэлгээний бараг л хамгийн том сайт гэж хэлж болох MyAnimalist-ийн 1-р байранд хамгийн удаан хугацаанд байсан аним бүтээл бол Fullmetal Alchemist Brotherhood. Сайн уу, буруу зүйн ялгаа гэд тодорхой хэмжээнд харах үнцэг бүр цаашлаад итгэл үнэмшилтэж нөлөөлж болох маш сайн бүтээл гэдэгтээ маргах хүн байхгүй бах. After edit-ийн аудио амар гоё. Таалагч. Таамнал гоё байлаа. Тэгээ таамнал жаах. Бяцхан алхимч ах дүүсийг аав нь учир битүүлгээр орхиж, үүний дараах нь өвчний улмаас ээжийг алдснаар тэд үхсэн үнийг амьлуулах хориотой алхимийн хуургалтыг хийж дүүн бүтэн бие, харин ах нь гар болон хөлөө алддаг. Болохгүй зүйлээрээ оролцсон ах дүүс өөрсдийн биеийг эргүүлэн олж авахар философчин чулууг хайж буй тэдний адал явдлыг энэхүү бүтээлд өгүүлэх болно. Мөн дангаан зүүнээс гадна нийгмийн анги хоорондын ялгаа, арьс өнгө хоорондын зөрчлийг маш хүчтэйгээр харуулах болно. Энд чи сая юу муу орж ирж байгаа хэвээр ингээд тоонд нь дүрс солигдоход тэгээ өөр юм ярьж эхлэхэд аудио солигдж мэлэгдээд. Гэхдээ жинхэнэ алхимийн ойлголтод солилцооны ямар ч дүрэн байхгүй ба аливаа юмсыг бүтээхээс илүү сайжруулахад чиглэдэг аж. Мөн дангаан зүүнээс гадна нийгмийн анги хоорондын ялгаа, арьс өнгө хоорондын зөрчлийг маш хүчтэйгээр харуулах болно. Амистрисийн 100 урд нутагт байрлах Ишбалчууд гих Борерс, улаан хүрнүүд бүхий цөөнхийг дийлэнх болох амистричүүд арим хүчрхэг алхимчдын хүчээрээ хэдэн мянгаар нь хөнөөх аимшигт дайныг үзүүлдэг. Хиромо Аракавагийн гайхалтай бүтээл Fullmetal Alchemist анимыг та хараахан үзэж амжаагүй бол танд үзхийг санал болгож байна. Мөн бичлэгтэй холбоотой асуулт, мэдхийг хүссэн зүйлээ комент хэсэгт үлдээгээрэй. Үүгээр видео маань дуусж байна. Таалагдсан бол лайк дарж, subscribe хийхээ битгий мартаарай. Дараагийн видеогоор уулзцгаая. After edit таалагдлаа. Гэтэ нэг жоохон дутуу байгаа юм санагдаж байна. Юу гэдэг. Би нэг юм дутуу бичдэг үтсэн юм шиг. Аудио нь гоё, аниме тэр чигээр нь яриад өгөхгүй. Тийм байгаа санаад таалагч. EXP гэдэг энэ ингэж бичсэн санаа сая. Би channel гинэ. За энэ зом 100-гийн series явж байгаа юм байна. Бас ингээл болоо. Энэ яг кино ярьж өгдөг channel-уудын араас яг аниме ярьж өгдөг channel-ууд араас нь яг ингээд борооны дараах мөөх шиг ингээд гэж гарч иж байгаа юм тий. Яг л тийм л болж тараад шүү дээ. Яг энэ таамнал гоё ирээд. Энэ удаад зом 100-гийн part 2-ыг орууллаа. Subscribe дараагүй бол дараад олон юм нөршлгөөр интрого явуулаад бичлэгэнд орцгоё. За ягаад чи Red Bull-ийн нөгөө бүдүү бацаа бүжилдэг шиг санагдлаа. Граман нацалдаж зомбинуудыг гүүрэн дээрээс гол руу унгав. Тэр аквариум руу буцаж очиход Кенжо сайн байлаа гэж. Ээл дундаал дээшэл юм шиг байна да. Арай дээр санагдчихэв. За Glory-ийн бичлэгийг үзье. Алийг үзхөө. Бүгдээрээ л бас юм цуврал юм. Дахиад 8 видео байгаа мó. Минасан конничива. Ингээд миний 8 дахь бичлэгэнд тавтай морил. Намайг үзэж дэмждэг та нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа. Бүгдээрээ зүрх шүү. Энэ 7 өнөخت ярих аним маань маш сонирхолтой, нууцлаг үйл явдалтай. Бас дээрээс нь сүнсэн дурладаг аниме байгаа. Яг үндэ Oxify-аас илүү микрофоноо ашиглаад авах үед Oxify хамбалыг микрофоноо ингээд тулчаа пү гэдсэн чинь тэ Oxify ихнэр нь бол энэхүү аниме нь 2012 онд гарч ирсэн бөгөөд Dark Fantasy төрлийн аниме юм. Анимийн найруулагчаар Такаши Сакамото ажилласан. Ингээд бүгдээрээ аним логоо орцгоё. Коногийн Момоэ гэх Please fix сурагч хий үзэгдэл учир битүүлэг зүйлсийг судалдаг клубын гишүүн. Тэр сүүлийн үед сургууль дээрээ гарах болсон сүнстэй холбоотой хачин жигтэй зүйлсийн талаар өөртөөгөө ярангаа жагсаан бичиж байдаг. Охины харандааных нь үзүүр нь хугараад үзүүрлэгчийн хайх хооронд газар тунчсан байсан цүнхний зүйлт нь гинт өөрөө хөдлөд эхэлдэг. Тавнаар нээлгээд бичиж байгаа хүмүүс та нар яг яагаад вэ? Надад бол зүгээр санагдаж байна. Надад бол аудионы үед ямар ч асуудалгүй санагдаад. Ярьж байгаа нь бол жоохон нэг монотон жоохон MVC-г нь одоо яг энэ болгоод MVC-тэй яг адилхан чанал байгаа байхгүй юу? Яг л ингээ үйл явдалтай өдрийн ингээд араас нь ярьж өгдөг. Гэхдээ микрофон ч юм уу тиймэрхүү чанарын хувьд энэ арай илүү байгаа боловч MVC болонгууд
нэг юм аниме өөрөө үзээд ингээд зүрх сэтгэлээрээ ингээд ярьж өгч байгаа юм санагдсан юм байна. Тэгээд үзчихээр болохоор сэр үлээ. За цэнхэр луугийн зурагтай channel байна. Тэгсэн хамгийн сүүлийн видео 5 сарын өмнө. За дахин шинэ гайдаараа уулзж байгаадаа үнэхээр юм баяртай байна. Өнөөдөр зүрхнүүдтэй Макото Шинкай зохиолчийнхоо бас нэгэн шинэхэн уран бүтээл болох Сузумегийн төвжилт анимег ярьж өгөх болно. Окей, шууд эхнээс нь гоё ярьд юм байна. Гэтэ микрофон олонгууд нэг буланд очиод ярьж байгаа жоохон хоолойг сонсогдож байна. Гэхдээ ямар нэгэн эсэрж мэсгэрсэн ПБ-гээр зодоод байгаа юм бол байхгүй. Окей. Сарын 11-ний өдөр нээлттэй хийсэн тус аниме нь нийтдээ 122 минут үргэлжлэх бөгөөд бокс офисоос 323.3 сая долларын ашиг олжээ. Гайда үзэхээс өмнө сувгаас subscribe дараарай. Зүрхнүүд минь за хэлцгээе. Нэгэн жаахан охин хин нэгнээс төөрсөн юм уу гэлтэй хинч байхгүй газраар ганцаараа алхалсаар ганцаараа гүйсээр тэрээр ганцхан үг л хэлж байсан. Тэр нь ээж. Төдөлгүй Сузуме зүуд. Тэгээ энэ болгоод нэг тийм микрофоны чанар муу дагаад бас нөгөө мөнхлөө шиг санагдаж байна. Нэг юм ярьж өгж байгаа нэг юм storytelling юм нэг мэдрэмж өгөх гээд байгаа. Нэсээс ирв. Тэрээр ихчтэйгээ хамт амьдардаг бөгөөд сургууль руугаа явдаг зам нь бүр үнэхээр бест хайз харахаар л нэг тийм цаанаасаа гой зураглалтай. Дөнгөж сая хийсэн болгоод яг альмаа шиг сонсогдож байна. Дугуйгаа унаад сургууль руугаа явж байтал нэлээд дажгүй царайлаг залуутай зөрнөө. Энэ залууд бараг дурлсан цаач. Нөгөө залуу It's fucking альмаа. ойрхон балгасын талаар Сузумегээс асууж түүгээр залгаад цааш явлаа. Сузуме харин хичээлдээ явж байхдаа нөгөө залууг дахин бодсоор яагаад ч юм цаанаасаа нэг л танил мэдрэмж төрөөд шууд сургууль руугаа биш нөгөө залуугийн явсан зүг рүү явчихсан тэр. Энэ яг үндэ гоё ирч. Амар гоё ирч. Надад таалагч. Микрофон сайжруулах бол амархан шүү дээ яг үндэ. За Макото Шинкай зохиолч хэмээн энэ удаагийн бүтээлүүдээс өөр бөгөөд ер нь бол яах аргагүй тэгж санагдсан. Та нар маань бас бүтнээр нь үзээрэй за. Бас таалагдсан дүрээ сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Удахгүй дахин уулзцгаая. Би та нарт ямар их хайртай гэж зүр. За хайртай хүмүүсээ зөв 5 сар орхицоод ш. Эйрүү илээ. Миний бодлоор бас микрофоноо сайжруулах хэрэгтэй. Тэгээд дүрсэн жоохон мяа байна. Нэмизигийн дээр ил. Арайгүй мó. After edit надад хамгийн таалагдлаа ер нь бол. Гэхдээ after edit бас мяасаа. Яг double жороо хийх юм алгаа. Гэтэ MVC ялч чанартай л юм. MVC-д өөлөх юм байхгүй гэхдээ миний сонирхол биш болохоор л дээр байгаа. Өдөр дундаа хамгийн давгүй аль нь? Silver Phoenix. Хайку дэлхийн төвчний тамирчин. Энэ Бразил ач бэлтгэдэг үү? Интернетийн хэлж байгаагаар Haikyuu аниме series нь дууссан юм хаа. Дахиж энэ аниме series гарахгүй гэсэн нийтлэл тэд хийсэн байдаг. Тэгвэл аниме гарахгүйгээс хойш та нартай Haikyuu анимегийн Hinata Shoyog хэрхэн дэлхийн төвчний тамирчин болсон талаар хүргэе. Спойлер голготол өөрөө биш бусдаас мэдхийг үзэн яддаг хүнд анхааруулъя. Окей, микрофон бас яг саяын дөрөвний нөгөө өмнөх чанар чи жоохон мяа. Гэхдээ нэм үзэхэд хэцүү бол биш лээ. Биднийг яаж чадахгүй хүчин зүйлүүдээс болж. Би нэг яг үзсэн юм санагдаад ах юм. Яг англи хэл дээр яг энэ видеог би үзсэн юм санагдаад ах юм. Өнгөрсөн хугацаанд тоо томшгүй өдөр хоног өнгөрсөөр байхад яагаад заавал одоо гэж. A little later, when limit breaking 3 sets, the tiny decoy's weathered wings finally break. Үг бүрчлэн орчуулсан байна. Би энэ видео гол нь яаж яг үзсэн байгаа аахгүй юу? His wings lasted a little longer. If only his arms moved. Надад нэг юм микрофон давгүй бол үзчихээр видео байна гэж мань яриад байсан. Учир нь би яг микрофон давгүй тэгээ яг эмоцийн атайхан яг өөрөө хийсэн болохоор гоё илэрхийлсэн видеог би үзсэн болохоор надад тэр нь таалагдсан болохоор сая би энэ видеог үзээд яг тэгж хэлж байгаа байхгүй юу? That's энэ чаналуудаас яг аль нь ч яг үндэ үзэхгүй юм. За манийхын хувьд үйл даа тийм л. За бус дээр бол хаялаа байлаа. Манай дуурайг 2 цаг гарan хэдэн цаг хийчихвэ? 2 цаг 20 минутын турш аним үзчихлээ тэгээд энэ нүрээ дуусгая да.
Ой. Имшиг дуусчлаа шүү дээ. 15% чам шиг имшиг дуусл үзсэн гэдэг одоо. Тэр 15% зориулаад би энэ видео хийлээ. Чам таалагдах шнэ. Бай.